Ингээд Египтэд ирээд явж явах өдөр ирдэг л юм байна. За битээр хаана ирсэн бэ? Египтэд ирсэн байна. За битээр bucket list-ийнхаа хүслийг биелүүлэхээр тэртээ хол Монголоос Египт хүртэл хурж ирлээ. Хамтдаа аялж байгаа 19 дахь орн байна. Ийхүү Египт ус болж байна. Миний bucket list номер хүслийн самбарын номер 37. Гиза пирамид харах гэд миний хүсэл маань үгээр биелж байна. 7 сарын 4-ний өдөр биелж байна. За миний хувьд болохоор бас адилхан Номер 5. Египтийн пирамид гэсэн хүсэл маань ингээд номер 5 маань ингээд биелж байна. За сайн байна уу? За битээр одоо Туркээсээ гараа явж гин. Тэгээд дараагийн очих байгаа газар бол Египт. За тэгээд битээр одоо онгоцонд яг суухгаа явж гин. Египтийн Кайро руу бол 2 цаг нисдэг юм байна. Ашгүй. Тэгээд битээр одоо явж гинэ. За битээр онгоцонд орж ирээ суудсан байна. Тэгээд 2 цагийн дараа хэд Египтэд бүхнэ. За ямарчсан хийн 7 гайхамшигын нэг байсан. Пирамидыг үзэхээр явж байна. За битээр сая $30 төлөөд Египтийнхаа визэг авчлаа. Ажил авах бөөл юм бас. За Египтэд амжилттай болсон. За тэгээд сая очир болж наашаа гарч ирлээ. Юу юм бэ? Египтийн яг энэ шалганыхаа нэт эсвэл компьютер хоёрынхаа аль нэг амар муу юм байна. Тэгээд тэр нь гацаастай. Нэг хүн янзлаад 10 минут хүлээгээл. За тэгээд Египтэд болохоор ингэж гоё юм дарж өгд юм байна. За одоо тэгээд аэропортоос гарна да. Битүүрийн цүнх ингээд газар үйжсэн. Лизийн гарч ирээд ингээд хаягдах нь хаягдаа. Яа, Египт эвгүй эхэлж шээ. Тэг түрүүн бас нөө хүмүүс нь очрол сураагүй урдуур хайгуур ороод бөөн хэрүүл золон. Нэг тийм хөл янда. За битүүр сая ATM-наас жоохон мөнгө авчлаа таксинд зориулаад. За энэ Египтийн мөнгөний юг валютыг болохоор паунд гэж нэрлэдэг юм биш үү? За гадаа гараад ирсэн. Битүүр одоо таксигаа хүлээгээд хоёр суужийн мэдээч хэрэг манай таксины ах нар байлгүй яах вэ? Онгоцны хотлын гадаа сая очир зүггүй баруун салгаагүй таксиэр агаад Мухаммед тэр дондор алхасаар агаад энд ирлээ. Мухаммед аа. За одоо Мухаммед ахыгаа үлээ да. За манай таксины ах ирсэн. Мухаммед ах маань ирсэн. Одоо хот руу явна. Яа, гадаа. Одоо 8 цаг болж байгаа байхгүй юу? Маш халуун байна. Ийм нэг бөхчм халуун байгаад ах юм. Яа на маргааш өдөр нэлээд халах баха. За буудлын руугаа явж байна. Манайх дээр янз бүрийн яриа. Манай Монгол улсын хэдэн хүн амтай ингээд ихээр 3 сая хэдэн зуун гэдэг гайхаа. Египт хүмүүс ч юм болохоор 120 сая хүн амтай байхгүй юу? Тэг гайхал. Египтийн онгоцны бодол пирамидаас айгу хол юм билээ. Тэгээд бид хоёр болохоор Кайро биш Гизад нь бодлосон байхгүй юу? Тэгээ одоо Гиза руу нь явж байна. 37 км-ийн цаана байт юм байна. Нилийн удаа явж. Тэгээд үнэ нь болохоор такситагаа 600 паундаар тохиолсон. Тэ? За тэгээ харж байгаачлан Египтийн яг энэ одоо зам багаас гэрэлтүүлэггүй юм байна. Харанхуй зам дээр ингээл хүмүүс алалцаад явж юм байна. За Египтийн зочид буудлын лефт нэг иймэрхүү. Би нэг аль хэзээ ютубер үзсэн болохоор бас нэг амар шоконд орохгүй байна. 7 дахь орд. Хүн сууч. За бид хоёр буудлынхаа өрөөнд орж ирсэн. Сонсныг бодвол айгүй айтайхан буудлаа. За ингээд нойр нь бол нэг иймэрхүү. Тэгэд энэ нэг буудлыг болохоор 2 шөнийн $23 авсан. Энэ хараа. Иймэрхүү дуу харагдаж байна. Айгүй цэвэрхэн. Тэгээд маргааш өглөө сэрх юм бол юу яаж болдог?
Энэ хараа ингээд балкон байгаа байхгүй юу? Тэгээ ингээд ийшээгээ шууд ингээд хотоо хараад ийшээгээ дахиад жоохон явах юм бол пирамид харагдсан юм. Вау, тэр хараа тэнд ингээд пирамид харагдаж шүү дээ. Ой, пирамид ч амар гоё хасд юм биш таараа. Гэрлээ хасаацсан. Аха. За өглөөний мэд ч юм аашлаа. Лектендээс уусан. За өнөөдөр одоо хайчих цаа гэхэлэр бит хоёр пирамид руу явах болно. Ассаламу алейкум. За Гизагийн годамж нэг иймэрхүү байна. Хоёр одоо эндээс такси юм уу тук-тук суух гад байж байна. Тук-тук нь болохоор энэ ахгүй юм жижиг. За Гиза бол ерөн годамж нь бол яг ийм харагддаг юм байна. Бид хоёр одоо пирамидаас 20 минутын зайтай явж байгаа байхгүй юу? Тэгээ ерөнхий иймэрхүү байна. За бид хоёр яг одоо яг лог хүмүүсүүдийн амьдардаг гудамжаар ялах чинь пирамидаас 20 минутын зайтай. Тэгэд хүмүүс аль ерөнхий вау, эдрийг хараа. Дахиа. Хавараа л чи. Гудамжаар хараад. Ой. Хүмүүс юм зараал. Тэгээ энэхийн ерөнхий барилгууд бол ингэж харагддаг юм билээ. Яг юм тоосгон улаан байшингууд тэр чигээрээ. Манай бодлын өчигдрийн дэрлэвтийг хараад дээ. Нэг тиймэрхүү дөө. Годамж нь яг бүгд яг иймэрхүү юм байна уу? Гэтэ энэ чинь яг Гиза хэсэг нь тий. Кайро нөгөө. Кайро нараа очих байсан. Кайрогийнхаа яг төвөөрөө болохоор арай жоохон юм хотлог орчин үеийн байсан. Тэгээ бид хоёр тийшээ маргааш явах. Тэгээ өнөөдөр бол яг Гиза хаваараа үзээд, пирамидаа үзээд, Үзэкстал нэг үзэстэй музейнүүдээ үзээд явъя гэж бодож байгаа. За одоо өдөр 11 болж гинөө. Амар халан байна. Гадаа. 37 градусаар гадаа бүр. Халууц ч нөө. Аха. За Google Map маань чарныг битэрийг. Аа за. За энэ хэсэг бол ерөнхийдөө пирамидтайгаа нэлээд төхөд ирсэн байна. Тэр. Энэ харааланд ингэж морь зовоож яадаг вэ? Thank you sir. Яа, за сайн энтранс нь одоо энэ байгаа байхгүй Египтийн бурхан минь үнэхээр амар байлаа. Тэр ингээд цүнхэн дотроо нөө tripod хийцэн, камер хийцэн, тэгээд нөө одоо гинтийн үед гээд бахан юм хийцэн. Гадаа халуун байгаа юм чи ингээд тэгээ устай, тэгээл нөө нэг намайгийн палаж малаш зөндөө юм байсан. Бүгдийг нухаж ингээд гаргаж ирээ. Араас нь нөгөө нэг машиных нь өөр хүний цүнхнүүд төрж орж ирээ. Цаа бүр юу болов? Пирамид руу орж ирчээд бас нэг хуцаа нэг удаа салиа зургийг хулжигээ бодоод нэг палаж хийчихгүй юу. Тэгсэн чинь дотор хараад юу хувцас сэлж болохгүй гэдгснээ палаж хураагаад авчтیں۔ Тэгээд тэгснээ анаа та хоёр надаа ингээ мөнгө өгөх юм бол палаж чинь буцаахад өгье гэж авсан. Бит хоёр 100 паунд өгөөд 100 паундныхоо иймэр их мөнгө бол биш л те. Гэтэ за ийм хүмүүс бол айгүй их таарах юм аа ингээл морь унахуу, тэмээ унахуу гэдэг угаасаа юу маань нэт ч гэсэн хэлж лээсэн л да ийм хүмүүстэй зөндөө таарах болно гэх. Тий. За ямар ч гэсэн тэгээ нэг амар их юм болж ээж орж ирдэм байна. Вау, ямар амар гоё юм бэ. Вау. Энэ тэмээ унахад бол хүний 1000 паунд төлдөг юм шиг. Гэтэ бид хоёр бол тэмээ унахгүй. Яа, эндээс гэхэд амар том харагдчих. Одоо тийшээ алхаад очие. За тэгээ пирамид руу явах замд бол ингээд зөндөө юу байд юм бэ? Дэлгүүрүүд бол байдаг юм байна. Эндээс нь яг юм аваад. Гэтэ жоохон хүнтэй зарж байгаа гэж бодож байна. Гоё юм зэн байна. За, эхлээд юу яах гээд ийм оролт холдож авах гээд тэгээ 450 ав гинэ Египт мөнгөөр.
them for 100 years. How come you? Ингэж харчих. Салам алейкум. Аа. За 7 дугаар сарын 4-нд миний бие намаа бэлгээ бит хоёр Алдарт Египтийн пирамид дээр ирсэн байт юм аа. Вуу! Вау. Оо, ямар гоё. За. Ингэж авдаг гэж байна. За, Гизагийн Спинкс дээр ирлээ. Ингээд арслан биетэй хүний толгоотойгоор алдартай. Тэгээ оюун ухаан одоо хүч чадлыг бэлэгддэг юм байсан биз шүү. 4500 жилийн өмнө баригдсан. Тэгээд бие нь болохоор 73 метрийн урттай, өндөр нь болохоор 20 метрийн өндөртэй юм байна. Вау. Тэгээ бүхэлдээ яг шохон чолоогон хаднаас шууд сэлж хийгдсэн гэж байна шүү. Хамаргүй. За битээр ямар ч хэсэн амжилттай Спинксээ үзэж дуусчлаа. Yay! За тэгээд одоо болохоор битээр пирамид руу алхаж байна. За энэ дотор пирамид руу шууд явдаг юм автобус байдаг юм байна. Үгүй. Вау, пирамид. Пирамидын комплекс маань болохоор дотроо 3 том пирамид байдаг. Энэ пирамидуудын өндөр 146 метрийн өндөртэй гэж штий. 146.6 метрийн өндөртэй. Вау. Тэгээ ойролцоогоор 2.3 сая шохон чулуун блок ашиглаж барьсан гэж хүмүүс үздэг юм байна. Тэгээ яаж баригдсан нь болохоор бид нэр угаасаа мэддэггүй шүү дээ тий. Маш олон төрлийн онолууд бас байдаг. Тэг яг аль нь гэдэг нь бол батлагдаагүй хизээч. Бэлгээгийн оролт буруу зүгтсэн болтой. Тасаж өгье гин. Тасаж өгч гинэ. Okay. Thank you. За одоо ингээ мөнгө төгөөд эхэлт юм да. За одоо ингэж залилдаг байх нэ хүмүүсийг. Тий. Одоо ингэ харж байна уу? Оролт янзалж өгөөл. За очиж аваарай. Мөнгө нь хийсэск. За нэг иймэрхүү маягаар ингэж хүмүүс мөнгө олдог байх нэ пирамидуудын хажууд яг Ой онч хүлээ. Байхгүй гэдэг чи. Болсон. Окей. Ажилчны пайд дүүцэн хүмүүсээс айгүй их байд юм байна. Тэгээ зарим нь бол угаасаа хуурамч ийм пирамидынхаа хажуудаас жуулчдыг одоо нөлөөвөр тулахаас сэргийлж бас цагдаа байд юм байна. За тэгээд энэ пирамидын комплекс маань дотроо 3 том тасалбар байдаг. Нэг нь нэ. За хоёр дахь нь энэ байна. Одоо Гурав дахь нь болохоор тэр шүү дээ. Дөрөв зүг нь яг тэгээ нэг баруун зүүн урд хойд зүгийг заад Хараа ийм том чулуунууд нь яаж энийг нэрэн гэсэн барьсан болоо те их сонирхолтой. Чамаас өндөр биш нэг чулуун л гэхэд энийг өдөр хүн зүүнээс угаасаа ингээргүй. ингээд Египтэд хэрэж явж явах өдөр ирдэг л юм байна. Маш сонирхолтой. Вау. Энийг үнэхээр яаж барьсан болоо те? Ямар таамаг байгаа вэ? За нэг нь болохоор ингээд нэг дээр үеийн боолуудыг боолч барьсан тийм ээ. Одоо нийл мөрний дагуу урсгаж авчраад тэгээд ойрхон одоо энэ пирамид энэ барьсан хэсэгтээ нь ойрхон хэсэгтээс нь одоо ийшээ зөөж авах гэсэн гэж ярьд юм байлээ. За тэгээд зарим хүмүүс нь болохоор юу хар гаргийн хүмүүс одоо энийг ингэж барьсан тийм ээ.
Ер нь бол аягүй олон таам мөгөд байдаг юм байл л дээ. Чи алинд нь итгэж байна? Гэтэ энийг бол хүмүүс барьсан гэхэд бас амар хэцүү байхаар байгаа шүү дээ. Ягаад гэх юм бол нэг чулуун гэхэд аягүй том. Тэгээд за яг доотлуудыг хийжлээ гэхэд дээшээ тухайн үед чинь ямар ч техник технологи юм уу байхгүй. Машин тэрэг байхгүй юм чинь дээшээ бас яаж зөөрсөн байх вэ? Тэгснэ энэ доторх матрахын яаж хийсэн байх вэ? Бас санаа л та. Хинч мэдгүй шүү дээ. Би болохоор чигээрээ байгээ. би болохоор арга битнууд яг ирээд хийсэн гэдэгт бол жоох итгэдэг. Bring more ticket. Орч. Same ticket area. No video in. За хүмүүс дэшээ цааш бужина. Өнгөө том бичсэн. Амар халам байна даа. So hard. Burada test Балмас. Яа ийм халуун дотор хөөх миний нүүрийг хараа. Баяр гэлж бүрээ. Энэ доор бол халуустай хүмүүстэй бол хамт байх юм байна. Тэрний дээгөө. Нөө батаа амар гоцлаа. Бач вэ. Яа чи миний нүүрийг. Йоо. Гадаа чи дулаахан байсан шүү. Гадаа сэрүүхэн байсан. Йоо амар халуун юм бэ. Энэ дотор ороо гараад ирлээ сая хийшээ. За битээ нэг том бүдгэж байгаа гэд хэлсэн шүү дээ. Маш сайн. Тэрийг одоо хайгаа явж байна. Энийг үзэж байна. Мэрэс анх том гэд. За. За ингэж нэг юм. Мэрэс анх том гэдэг газар ирлээ. За энэ дотор нь болохоор ингэж 3 хуваагдсан юм байна. Орч үзцгээе. Оо за. Wait. Окей. Тэнц ингээ анх холдохдоо ийм байсан гэсэн үг шүү дээ. Мэргэжлийн камерт орж болохгүй юм байна. Уцас асуугаагүй. Тэгтээ биччихье. Гайгүй гэж найд. Ийм биш үү? За, томбо үзээ гараад ирлээ. Дотор болохоор камер, мэргэжлийн камеруудад юусоо болохгүй юм байна. Тийм болохоор уцаараа биччихлээ. Өдрийнхөө хоолыг эзжээд цаашаага пирамидын маш алдартай музей руу орох болно. За бид хоёр хоол тэгэхээр medium pizza нэмэрхүү гарч байна. Бас нэг амар том биш тэгтэй хангалттай. За бид хоёр нэг юм паста захиасан. Бидний паста нөгөө нэг юм урт гомьтой паста биш юм байна. Яг юм өчтөрөө ийцэн хоолтой адилхан. Ямар гомь гэдэг вэ? Энэ гомь их хэрэглэдэг юм байна. Амар чист ах шүү энэ начаа. Юмд бол төвдрээ ол нэлээд байд юм байна. Хүмүүс ингэж амьдрал байж хитаг байна. За, Grand Egyptian Museum дээр ирсэн. Одоо эндээс бид хоёр билет аваад орно. Онлайнаар авч болдог. Тэгээ бид хоёр онлайнаар аваагаа болохоор эндээс нь шүү билет аваад оръё. Амар том байгууламж гэдэг юм байна. Энэ байгууламж ингээд цаашаа нэлээд явж байсан. За бид хоёр музейнийхаа татварыг авчлаа. 10,000 паунд. Вау. Үнэхээр том музей байна. Одоо бид хоёр дөнгөж орох хэсэг дээр ирж байна. За тэгээд энэ музей дотор болохоор яг ийм алдарууд нийтдээ бараг 100,000 гаруй алдарууд ингээд хадгалаастай байдаг гэж байна. За бид хоёр болохоор
болохоор одоо дөнгөж нэг давхарт нь явж байна. Тэгээд цаашаагаа дахиад зөндөө явд юм байна. За энэ нэг 1771 оны юм чулуун зурган дээр ийм байх юм. Ингээд энэ хүмүүсүүдийн дунд нэг юм авраг хүн. Авраг хүний хөл сонин тий. Одоо энэ алдарууд болохоор бүгдээрээ далаад ороос олж ирсэн юм байна. Энэ хараа саяны харуулсан толгоонууд ингээд яг тухайн үед нь яаж олж ирсэн бичлэг нь эндээ байд юм байна. За энэ музей бол үнэхээр яг үнэтэй байсан л та. Гэтэ яг доторх олдурууд нь бол үнэхээр их байгаа. Тэгээ үзэх юм айгүй их. Гэтэ сонирхолтой болохоор ер нь бол төлсөн мөнгөндөө бол харамсахааргүй юм байна. Заавал орж ирвэл гоё газар биш. Вау, энд нэг амар том алтан бунхан шиг юм байна. Нэлээд том. Ийм том юм. Вау. За Египтийн Тутанхамоны хааных нь муми тэрийг болохоор 16 давхар ингээ майланган давгаар ороогоо тэгээ давхар болгонд 143 эд зүйлсүүдийг ингээд авчулсан байдаг гинэ. Тэгээ энэ болохоор яг тэр одоо мумийн дундаас олсон алтан зүйлсүүд болон ийм зөөлтнүүд, сахиуснууд гэж байна. Тэгээд ийм олон зүйлтэй ингээ хамт оршуулахаар юу яадаг гэн дараа төрөлтөө маш сайн хүрдэг гэд Египтчүүд итгэдэг байсан гэж байна. Ийм олон зүйлсүүд тэр одоо нэг давхар алгандаас нь гарч ирсэн юм байна. За ийм алтан суудлаа байна. Хөл тавьдаг идэл нас ийм байсан юм байна. За энэ урталт харагдаж байгаа баримлуудыг болохоор шапти гэж нэрлэдэг байсан юм байна. Тэгээд энэ нь ямар үүрэгтэй вэ гэхээр одоо нэг оршуулгын авсан дотор нь хамт хийждэг. Тэгээд нас барсан хүний өмнөөс нөгөө ертөнцид очиод ажил хийх зорилттой жижиг баримлууд байдаг гинэ. Тэгээд зарим хаатынхаа булчнаас хэдэн 100 бүр 400 гаруй шапти олцсон гэдэг юм байна. Тэгээд Египтчүүд иймэрхүү зүйлсд одоо илтгэдэг юм. Нас барсныхаа дараа ч гэсэн ажил их шаардлагатай гэсэн одоо тийм ихтгэл үнэмшилтэй байсан болохоор ийм баримлаас дотор нь хамтд нь хийдэг гэж их сонирхолтой юм байна. Музейнээсээ гараад ирчлээ. Тэгээд нийт 3 цаг 30 минутыг энэ музейд өнгөрүүллээ. Маш том музей юм байна. Үнэхээр бас үзэх зүйлс ихтэй. Сонирхолтой. Тий. Тэгээд ямар ч байсан үзүүлэлээ гэж бодсон яг хэсгүүдийг нь бүгдийг одоо сая бичлэгнээ хийгээд оруулчлаа. Тэгээд та нар ч гэсэн дараа нь Египтэд ирэх юм бол заавал энэ Grand Egyptian музей руу орж юм үзээрэй. Стага юм биш үү? За өглөөний мэнд бид хоёр одоо Гизагийнхаа буудлаас одоо гарах гэж байна. Тэгээ одоо явж байна. Тэгсэн чинь өглөө босоод ирсэн чинь буудлын маань тог байхгүй байдгийг. Одоо ингээд тоггүй буудалд 14 давхарт байгаа юм. Тэгээ одоо юугаар нь шатаар нь бох юм шиг байна бид хоёроос. Ингээд тог тасарсан. Тог байхгүй. Хэд ирэх юм мэддэхгүй. За лефт угаас ажил болохоор ингээд шатаар бох юм байна. За ингээд доош нэг давхар алхах нь да. Юу дах вэ? Яа ашгүй бүр биптүү биш үсэн юм. Бид хоёр бүр яана биптүү шаттай юм биш үстэй гэ. Тэгсэн цаарыг давхар алханд онгорхон биш. Яа гэтээс юм сэнсэн юм nii. Яа лифт nii амар эсэн гэж бодтоо. Nii. Байсан чухалтай. Алейга биштэй. Доошоо ороод ирсэн чинь бүр ингэ цаахгүй болоод хаваар хөө. Юмар шатна энэ биш үү? Биш юм. Ямар юу тий.
Тэсээ бод энэ. Энэ байрлал ашиглалтанд аргагүй юм шиг байна гэсэн юм. Хитэн давхарч яваад байна. Нэг давхар болоогүй юу? За одоо юм сонсогч юм да. Нэг юм шүү. Башаниго. Ой, наачи. Ёй. Нүрэн. Зэнийг тах. За бид хоёр одоо таксигаа үлээгээд сууж байна. Такси үлээгээд. 9 минутын дараа ирэх юм гинэ. Тэгээ манай энэ бол нэг давхарта лифтээ дээшээ гаргаж өгдөг нэг юм жижүүрэгчтэй байхгүй юу. Тэгсэн жижүүрэгч болохоор айгүй олон хүүхдүүдтэй. Тэгээд донд нэг айгүй хөөрхөн охин байгаа юм. Тэр ихэнх одоо хажуудалж суугаад байна. Тэгээд бид хоёр яг одоо уян мөх гэсэн чипснээс өөр юм байдгүй. Тэгээд такси ирэхээр чипс өгчөөд явд юм уу гэж бодоод байж лээ. Нэг юм хөх охин байна. Нэрийг нь шараа цагиила. Цагиилаарай. Ийм хөх охинд танилцлаа. Дэлгэр битгуураа одоо ингэж сууч. Энэ нас нэг хөх. Исмик э. Исмик э. Мухаммад. Ani min Mongolia. Ismi Bilge. Bilgi? Yes. Ismi Mina. 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 Bilge. Yes. Нэр Ismik e. Sagila. Sagila. Tamam. 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 Хөө чи хөрх юм ба гэдэг юу юм болоо? Nosh. Nice. Nice. Nosher. Nicer. Фитнес юм бол So 6. Galaxy. 12 тань биш үү? За машин ирсэн. Gotta go now. тэр сая байсан бодол ер нь нэг юм. За бид тэр одоо буудлаас гарах гэж байна. Тэгээд гэрээсээ гараад сар хагас шахуу болсон чам ус маань амар урагчиж одоо гарч Египт ус чингээл усээ цэсэлж үзтээ. Ямар хөө юм болд юм аа. Гайг баха. За бид хоёр Кангел Калигээд маш алдартай бидний зах дээр ороод ирсэн байна. Зах дотор нэг ийм өсчин байна. Тийш орж усээ цэсэлээд үзье. Хай. Энд нэг хүүхдтэй хамт юм яриад. Манай өвгийн Өвөө арай засаж таасаагүй. Өвөө хүлээж. За бэлгийн үсээ одоо ийм болох юм гинэ. Тэдэг юм надтай. Хүмүүс бүртэн чаадаад. За өвөө хажуу талаас нь эхлээ хусаж эхэлж байна. Миний ус амар гатуу шүү дээ. Өвд яаж юм. За урд хэсгийг ажиллаж эхэлж байна. За нэлээ ажилласан. Нэрнгэс мөх цэлмэг ахтаа. Мөх цэлмэг ахтаа төстэй болоод тийм шүү. Солонгос стилийн өстэй болоод байгаа юм уу? За ах минь энийг ороож өглөө. Тэр чи энийг чи яаж орохоо сайн ойлгохгүй байгаа юм. А шууд ингэ яв. Тэгээ зах маань ийм том зах байна. Нэлээд том юм байна. Юм зарт юм байна. Одоо энэ дундор жоох явж үз. Маникюр би хаа юу юм. Амар том. Мөнтэй. За энэ ч нэг зөндөө юм зарж ин да. Rolex, Molex байхгүй малгаа. Ой нара. From where? Өнөөдрийн захраа орж ирж байгаа даашгүй гэвэл шүү дээ. Улаан өнгийн нэг оролт аван заяа. Магнит аван шүү заяа. Тэгээ Joyce билег аван тий. Thank you.
Жаанига фоконод. Инара. Эдгээр ягаад ч бүх юм хураагаад унтаа энэ юм болсон нэрэ. Хүм хураагаад унс. Yes юм бол. What happened? Why? Government. Оо засгийн газар нэг нэ. Засгийн газар. зам зайлуулж шүү дээ. Заавал голоор нь явуулахад амар бүжгэндээ юм байна. Манайх хэвээр юм хураагаад тэ сандарч өгсөн. Тэ шидэлж мэдлээ. Ой мсан яана. Торгол маргуул амар байд юм шиг байна. Хүмүүс бүр амар сандарч байна. Бүр яг жигнээс амар сандраад байна. Яа. Энэ голоор нь машин явах хэрэгтэй байд юм уу? Эсвэл зам таглаж ирээсээ болдоггүй юм шиг. Нана хүмүүсийг хараа. Oh my god. Яана. Энийгээрээ ил гарсан юмд шууд хураагаад явчихд юм байна. Одоо ингээд саяны явж байсан машин дээр ил гарсан юмнууд бүгдийг нь хураагаад машин дээр аччихлаа. Чимдаа одоо ил байсан бүх юмыг хураагаад явчихдаг юм байна. Хэрэг болчихсон. Энэ довжоо шиг юмнаас ерөөсөө илүү гарч олдгүй юм байна л да. Зарж байгаа юм. Сая битэр юм авч ясан дэлгүүрийн гаднах юмыг ачаал аваа авчлаа. За битэр хадаа. Жохоо амс хийх гэж цай уухгаа сууж гин. Энд ийм нэг юм годомж яд юм байна. Цай уугаа суудаг, кофе ч юм уу. Тэ шишаас татж байгаа хүмүүс зөндөө байна. За битэрийн цай ирсэн. Египт цай үе. Үе яаж нэ. Им халуун цай минт навчтайгаа цуг ирдэг юм байна. Багуу цай дотроо гааны навч хийсэн байт юм байна. Одоо чугав. Your money? Хэлсэн үнэ нь 600 байлаа. Тэгээд бит хоёр буулгасаар агаад 250 давхар боллоо. Ер нь бол юм болгох маш боломжтой газар байна. Бит хоёр сая дэлгүүрээс юм авсан. Энэ дэлгүүрээс юм авлаа. Тэгээ ах буулгасаар агаад 250 600-ийн кафег 250 төгөөд. Тэгээд бит хоёр өөхөх юм байдгүй. Тэгээд дэлгүүрийг нь жоохон сурчлаад өгөөрэй гэж хэлсэн. Okay, you are a good man. За өнөөдөр авъя гэж бодож исэн бүх зүйлсүүдээ авчлаа. Одоо бид хоёр буцаад бууд руугаа явах гэж байна. Солонгос хүмүүсийн маш алдартай болсон нэг хаалтны газар руу одоо орох чинь. Або тарек гэдэг нэртэй. Тишарт. Яг үндснийх нь бол гардаг гэж хэлсэн. Орч идэж үзье. Энэ газар айгүй их хүнтэй юм байна. Айгүй алдартай газар болтой. Энэ газрын сонин хэм одоо ганцхан меню гардаг юм байна. Тэгээд хоёр хоол аваад хоёр уух юм авсан. Тэгээд одоо ирэхээр нь харуулъя. Яг Египтийн өөрсдийнх нь үндэсний хоол гардаг гэж байна. Welcome guys from Kosher Abutori. First time eat kosher, don't touch anything. I help you. Wow. Number 1, mix vinegar and tomato sauce. Yeah? And salt and pepper. Little bit spicy. It tastes kosher. Very good. Okay? Okay. Mix tomato sauce. And fried onion. Yeah? Oh, yummy, yummy. Cheese, Mona, puti. Enjoy, my Okay, thank you so much. Thank you. Wow. За одоо ингээд бүх юмнуудаа сайхан хутгаад иддэг гэдэг. Нэг юм гомтой хуурга маягийн байгаад. Гоё. Тийм ээ. За. Хадиг нэгжсэн самгүй гоё. Тийм ээ. Үнэн ч гэсэн дэжгүй юм санагтаа. Томатны пастатай айгүй амттай. Itu гоё.
Гэтэ айгуу сонио энэ хараа урт гоймонгууд, жижиг гоймонгууд ингээ хамтдаа холиод хийсэн байт юм байна. Тийм шүчнүүдтэй. Амар олон хүн байгаанаас нөө юу юм бэ? Учиртай юм. Завтай бод дэрсээ. Тэгээ манай бод сэнсив бас яг юм сонио. Ингээд дэш явдаг. Одоо сууя. Давхар хаалгуудаа хаачаад дэш хөдөлт юм. Ингээд цаагаад дотор хаалгаагаад горон давхар. Нэртэй. За өрөөгөө зүйл. Өнөөхөө өрөөгөө зүйл. Горон зэнийгэн таа. Хотын төвдөх бодол ерөнхийдөө нэг юм байна. Та эндээ ингээд энгийн арилтай. За тэгээд энэ болохоор ингээд өрөө. Нэг иймэрхүү байна да. Ингээд шууд гадагшаа гарддаг юм билээ. За манай гадаах нэг иймэрхүү байна да. Орой болчихын. Энд айгүй эрт нар зардаг юм билээ. Саян гудам зарахтаж ирсэн. За бид хоёр одоо өглөөнийхөө цаг уцаад явах гэж байна. За бид хоёр одоо Египтийн онгоцны буудлын дээр байна. Онгоцны буудлын дотор ийм хөрхөн сервисэд юм байна. Энэ болохоор юу вэ гэхээр өөрсдийнхөө нэрийг одоо ингээд бичээд тэгэнгүүт дээр үеийн араб хэлээр ингээд зурагтайгаа хэвлэгдэж гардаг юм байна. Аягаа сонирхолтой. Тэгээ бид хоёр эндээс одоо өөрсдийнхөө хэлж үзэх гээд одоо ийм цаас гарч ирнэсэн. Хэвлэж сонирхолтой юм байна энэ бол. Тэр дээр одоо Compass card-ийг сонгоцсон байгаа юм. Илгээ гэдэг нэрийг болохоор ингээд Египтийн яг үсгээр мэдсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд хөл хотог. Тэгээд Sphinx нь байна. Үсгийн шувуугаар өчтдөг байсан байна хараа. Тийм байна тий. Шувуу харсан байгаа. Тэгээд нэг юм байна юм. Гэдгийг нь хараа double knife юм багтай нараа юм байна. Тэгээд минийх дээр болохоор N үсгийг ингэж бичдэг юм шиг байна. 2 N. Тэгээд энэ O. M нас нэг шувуу. Тэгээд хоёр нөгөө Дубайд очиод очих байгаа найзтаас ингээд нэгийг хийчлээ. Гой бэлэг болох хаа. Тийм байна. За бид хоёр одоо онгоцон суух гад хүлээж байна. Египтийн International Airport дээр байна. За тэгээд бид хоёрын Кайрогийн аялал маань нүгээр дуусгах гэж байна. Тэгээд бид хоёр болохоор яг зөвхөн Кайро хэсгийг үзсэн. Тэгээд дараа боломж нь олдох юм бол Люксорлоо өөр хүмүүстэй найз нөхдөд ч юм уу гэр бүлтэйгээ ирээд дахиад бас нэг аялж магадгүй гэж ерөн төлөвлөж байна. За ямартай ч Египт улсын маань аялал амар сонирхолтой өнгөрлөө. Ягаад гэх юм бол одоо Африк төвд аялсан бид хоёрын хамгийн анхны ус байсан. Тэгээд одоо гой сайхан гих одоо гой сайхан хотуудаас шал өөр тэс өөр уур амьсгал нь. Тэгээд ерөөд айгүй сонирхолтой бид хоёрт айгүй таалагдсан. Тэгээд ямартай ч айгүй гой таалагдсан Египт маань. Тэгээд бид хоёр дараа нь боломж олдох юм бол Люксорыг нь найз нөхөдтэйгээ ярьж байгаа хамт үзгэж хийз. Ягаад гэх юм бол бид хоёрын цаг хугацаа маань жоохон давчуу байгаад байна. За тэгээд энэхүү влог дээр болохоор бид хоёр Кайро хотын сайхан зүйлсүүдийг харуулаад муухай зүйлсүүдийг чинь бас харуулж чадсан юм шиг санагдаж байна тий. Аль талын харуулсан. 7 сар ер нь бол аялахад бол маш халуун юм байна. Гадуур алхахад яг өдрийн цагаар бол үнэхээр хэцүү байлаа. Тэгээд магадгүй дараа нь дахиад ирэх юм бол арай жоохон сэрэх үеэр нэрий гэж бас бодож байна. Ер нь бол 7 сард ирэх юм бол их халуун юм биш хүмүүсээ. Тэгээд бид хоёрын дараагийн бас ямар ус авах вэ? Habibi, come to Dubai.